Сайн байцгаана уу? Та бүхэндээ Нидерланд улсаас Янжа миний бие мэдчилж байна. Өнөөдрийн вебинарын маань сэдэв CV motivation letter хэрхэн бичих вэ гэсэн сэдвээр явах болно. Юуны өмнө та бүхэн манай Nomad Rise багийнхныг дэмжиж манай YouTube хуудас Nomad Rise Learning бас Facebook Nomad Rise гэсэн нэртэйг дараарай, лайк дараарай, шеэр хийгээрэй. Тэгээд бүгдээрээ хамтдаа мэдлэг ур чадвараа түгээх мэдээллүүдийг түгээцгээе. Өнөөдрийн вебинарын гол зорилго нь болохоор магистр, докторийн хөтөлбөрүүд болох MD, PhD-д өргөдөл өгөх хүмүүс зориулсан. Мөн олон улсад ажил мөн дадлагт хийхийг зорж байгаа залуучууд төдийгүй мэргэжнүүд бүхэн зориулсан байнамаа. Гол агуулга нь болохоор CV motivation ер нь хэрхэн зөв бичих вэ гэсэн сэдвтэй байгаа. Өмнөх вебинараар бид нар магистрийн хөтөлбөрийн талаар ярьсан. Тэгээд ер нь даалгавар өгөхдөө 3 зорилгоо тодорхойл өөр төрлийн магистрийн хөтөлбөрүүд байдагтай. Тэгээ яг тэр магистраа хийхээс өмнө яг ямар зорилгоор, ямар мэдлэг чадвар, ямар ажил мэргэжилд орохоорч тийм юм уу хийх гэж байгаа юм бэ? Тэрийгэ тодорхойл гэж даалгавар өгсөн байсан. Тэгээд дээрэс нь 5 магистрийн хөтөлбөр жагсааж бичээд 2 нь бүр мөрөөдлийн их сургууль мөрөөдлийн хөтөлбөрөө 2 нь арай бодит нэг нь бол запас гээд тэр байдлаар жагсааж бичээрэй гэсэн тийм. Тэгээд хамгийн сүүлд нь бол бид нар бас яг яагаад уг магистрийг хийх гэж байна гэдгээ тухайн магистрийн хөтөлбөр бүртөө өөрийнхөө зүгээс А4 дээр бичих гэж зөвлөсөн байсан. Энэ даалгаврыг бол өмнөх вебинараар хийсэн. Өнөөдрийн вебинарт яагаад энийг дурдж байна вэ гэхээр ер нь яагаад магистр хийх гэж байна тийм. Эсвэл яагаад PhD-д, MD-д сурах бодолтой байна. Эсвэл яагаад өөр гадаадд ч юм уу эсвэл дотоодд ч юм уу ажиллаж солих гэж байна уу те тэр асуудал дээр илүү байх гол өөрийн тань одоо хүсэл мөрөөдөл тэмүүлэл те шалтгаан тэрэн дээр их бас төвлөрөх болно. Хэрвээ энэ даалгавар хийж амжаагүй бол ганцхан магистр гэлтгүү бас PhD, MD за тэгээд дээрэс нь ажил хийх гэж байгаа эсвэл дадлага хийх гэж байгаа газрууд дээр яг энэ загварын дагуу хийгээрэй. Тэгээ бид нар лөө өмнөх хуудаснаар гарсан имэйл хаягаар nomadriseworld@gmail.com-оор явуулж болно. За яг ер нь юу яа одоо энэ зураг дээр та бүхэн харж байгаа бах те ингээд гой гутлууд байна, өөр төрлийн хүмүүс байна гэтэл яг ингээд таарахгүй гутлууд өмссөн те. Англиар бол one size does not fit all гэдэг штэ те. Тэгэхээр ер нь яг үүнтэй уялдаад те хичнээн ингээд зөв ингээд ажил мэргэжил мэдлэг чадвар сайтай хүн байлаа гэхэд буруу хөтөлбөртөө ч юм уу буруу ажилдаа ч ажлын байранд ч юм уу өгөөд байвал таарахгүй. За дээрэс нь ялангуяа нэг CV-г бичээд тэрийг нь өөр төрлийн ажлын байрууд өөр төрлийн магистрийн хөтөлбөрүүд дээр бичээд байвал хангалтгүй тий. Тэгэхээр хүний зорилго бүр өөр логик шаарддаг. Яг ямар зорилгоор магистр хийх гэж байна, ямар зорилгоор ажиллах гэж байна шаарддаг учраас тухайн логиктой тааруулсан бас өөр асуултууд гарч ирнэ те яг яагаад гэдгүү асуулт гарч ирнэ ямар төрлийн мэргэжил ажил хийх үү мэдлэг чадвар сонгох уу бас сайжруулах уу гэд те тийм болохоор нөгөө зорилготойгоо холбоотой CV-гээ бид нэр засах ёстой. Тийм болохоор тааргүй гутал те өмсөхгүй тул бүгдээрээ CV-нүүдээ айгүй сайн засаж байх ёстой. Тэгэхээр нэг CV бол бүх зүйлд хангалтгүй байна. Өмнө нь дурдсан вебинар дээр өөр төрлийн магистрийн төрлүүд байдаг тийм. Яг үннийг хэлэхэд би ч гэсэн бас хатагшаага магистрт явахдаа тэтгэлэг олсон. Тэр нь л очиод MBA-гээ сурцсан. Тэрэнд тэгсэн чинь сүүлдээ намайг инженерээр ажиллахад тэгсэн чинь баг нэмэр болохоос илүү нэмрээс болонгаа алдсан. Тэгэд тэрнээс хойш юу ойлгосон гэхээр энд чинь өөр төрлийн магистрийн зэргүүд байд юм байна гадаадад research master гэдэг те илүү судалгаан дээр тулгуурласан магистр тэрийг сурснаар судлаач гол зорилго нь болохоор дөрөвний зорилго бас ярьсан те тэр магистр хийсний дараагийн алхам нь PhD-г хийх эсвэл судалгааны ажилд орох гэдэг илүү судалгаа талтай байдаг юм байна. Тэгээд төгсөөд PhD юм R&D төрлийн ажлуудад орох боломжтой байдаг юм байна гэдэг. Тэгээд түүний одоо жишээлбэл тэгэхээр одоо нөгөө ийм төрлийн магистр сурах гэж байгаа хүн болвол CV-ийнх нь гол фокус нь гол агуулга нь те судалгаа, thesis, судалгааны арга барилаа тэгээ бас судалгааны үр дүнгуудыг харуулсан байх хэрэгтэй. За тэгээ өмнөх юун дээр бас хэрснээ professional master одоо Монголд бас түгээмэл байгаа магистрийн төрлүүд те. Тэр бол ажлын байранд бэлдэж өгдөг. Тэгээд энийг жишээлбэл хийснээр хүмүүс жишээлбэл инженерийн төрлөөр хийвэл инженер болон data scientist хийвэл аналист болдог ч юм уу те. Тэгэхээр нөгөө бид нар ямар нэг юмыг сурахтаа тэрний дараагийн алхам нь яг юу вэ?
Тэ тэр нөгөө зорилгоо яар гэдэг гол учир нь тэр. Тэгээд яг ямар төрлийн ажил хийх юм, би яг ямар мэдлэг чадвар олцоод юу хийх юм. Тэрийг аягүй сайн ойлгож жагаад сонсохгүй болвол заримдаа тэтгэлэг эсвэл нөгөө сургуулийн топ 100 гэсэн нэрнийх нь угаас болж хамаагүй юм сонгочоо сүүлд нь ажлын байр олдгоо ч юм уу тийм зүйл гаргаад. Тэгэхээр professional master дээр жишээлбэл CV-ний гол фокус нь болохоор курс, ур чадвар тэрийг харуулсан зүйлүүд байх хэвээр. За тэгээд дээрэс нь applied master гэж бас байдаг те. Тэр нь болохоор илүү практик талдаа. Тэгэхээр бодит одоо төсөл янз бүрийн тийм үр дүнтэй арга барил хийсэн ч юм уу, хөгжүүлсэн ч юм уу те. Тэрийг харуулсан байх хэрэгтэй. Голландд гэхээсээ илүү эсвэл Европын орнууд гэхээсээ илүү бас зарим нэг улсууд ялангуяа Англид conversion master гэж харагдчихсан. За тэр нь тэгэхээр тухайн мэргэжлээ сурж байгаа ч юм уу магистраа солих гэж байгаа хүмүүст бас яг тэр чиглэлийн өөрөөр хэлбэл одоо өөрийнхөө карьераа солих гэж байна гэсэн үг тийм. Тэгэхээр тэр төрлийн бас магиструуд бас байдаг юм байлээ. Тэгэхээр тэгэхийг хөрвөхөөс өмнө би ийшээ хөрөх гэж байгаа бол түүндээ зориулсан яг тэр сурах гэж байгаа хөрөх гэж байгаа тэр чиглэлийн курс, онлайн курсууд, хичээлүүдэд бас сурсан байл бас хэрэгтэй. За тэгээ цааш нь specialized master, executive master гэдэг. Executive master-ыг бол ялангуяа ингээд 40-тай гарчаад ч юм уу те ажлын байран дээр удачаад голдуу одоо өөрийнхөө leadership skill-ээ сайжруулан менежер болно ч гэдэг юм те одоо илүү leadership ажилд орохын тулд executive master хийдэг. Манай одоо энэ их сургуулиудаар нэгжлийн team executive master-ууд голдуу part time буюу те ажлынхаа хажуугаар хийж болохоор зайнаас хийж байгаа ирээд хэдэн одоо 7 хоног хичээл сурч босч явдаг ч юм уу те. Тийм боломжууд бас байдаг. Тэр нь жишээлбэл насны хувьд 40-50 гарсан хүмүүст бол тохиромжтой гэсэн үг байна шүү дээ. Яг тэгэхээр илүү туршлага шаардсан учраас. Тэгээд дээрэс нь одоо нэг ажлын туршлага үр дүн хариуцлага нэлээд харуулж CV дээрээ тусгана гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд бол нөгөө голдуу professional master буюу яг нөгөө ажлын байранд зориулсан master дээр тийм тулгуурласан CV-тэй яваад байдаг. Тэгээд тэрийг жишээлбэл PhD сурах гэж байгаа хүн яг тэр нөгөө курс ур чадварыг дээр харуулад яг нөгөө судалгааны ажлаад өвлгөж чаддгүй. Тэгэхээр түрүүний нөгөө өмнөх юун дээр хэлснээр те өөрийн тань яг зорилго юу вэ? Яг одоо гадагшаа сурах гэж байгаа бол зөвхөн гадагшаа явна гэхээсээ илүү за би яг юу хийх энийг сурчаад дараад нь юу хийх гэж байгаа тий зорилгоо. Тэгэхээр гол зорилгоо тодорхойлно. Дараад нь юу хийхээ мэднэ. Тэгээ тэрнээсээ хамаарч нөгөө сурах гэж байгаа газрынхаа төрлийг нь сонгоод тий одоо магистрийн төрөл бол энэ олон төрлөөс нэгийг сонгоно гэсэн үг тий. Эсвэл нөгөө түрүүн хэлснээр хоёр өөр төрлөөр нь сонгож болно тий. За тэгээд дээрэс нь нөгөө фокусаа яг тэгэхээр тэндээсээ хамаарад CV-н дээр би энэ дээр илүү фокус өгөх юм байна. Тэгэхээр энэ бол маш чухал слайд. Ягаад тэгэхээр энэ тал дээр миний хувийн өнцгөөс зарим нэг залуучуудын CV ингээд motivation letter-ыг харахаар нэг төрлийн голдуу professional master явааддаг. Тэгтэл PhD-д apply хийж байгаа мөртлөө судалгааныхаа өнцгөө гаргаж ирдэг. Эдгээр бол бидний гол алдаа байж анзаардаг. Тиймээс энийг илүү энэ слайдыг илүү онцолж байгаа шүү. За тэгээд ер нь мастер яг юу өөрчлөх вэ гэдэг чинь те CV-н дээрээ ялангуяа. Тэгэхээр дээрх нь олон төрлийн магиструудаас нөгөө тухайн улсынхаа магистрийн хөтөлбөр төрлүүдийг нь харж агаад тэгээд яг өөртөө ингэ сонгож авчаад жишээлбэл бидний хувьд бол энэ гурав илүү түгээмэл анзаарэгдсэн те судалгааны магистр. За тэгээд professional буюу нөгөө төгсөөд ажилтнууд ажиллах тийм магистр. Тэгээд хэрэглээний магистр гэсэн тий. Тэгэхээр нөгөө энэ төрлүүдээсээ өөрийнхөө зорилгоо аваад хэрвээ магистра хийчээ дараад нь би PhD хийнэ эсвэл би академик түвшний хүн болно эсвэл R&D талын судалгааны талын төслүүдээр ажиллана ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү бодолтой байгаа бол ерөөсөө ч магистраа сонгох хэрэгтэй. Тэр төрлийн магистр хөтөлбөрүүдийг ингээд өөрөөр улс сургуулиудаас харангаа судалгааныхаа ажлаа сайн явуулах хэрэгтэй. Тэгээд дээрээс нь судалгааны ажлаа явуулна гэдэг нь болж өгвөл publicationтэй байх хэрэгтэй тийм. Professional master гэдэг нь нөгөө тухайн сурах гэж байгаа мэдлэгээрээ тий түрүүн одоо энэ орж ирсэн хүүхдээс инженерийн чиглэлээр жишээлбэл сурна ч гэдэг юм уу те тэгэх юм бол за тэр дотроо програм хангамжийн инженер ч юм уу гэх юм бол за яг програм хангамж дотроо яг аль чиглэлээр нэ те тэр нь веб технологи юм уу эсвэл embedded systems юм уу яг ямрын гэдгийг сонгож байгаа тэр талаас өөрийнхөө specialization-ыг бас тодруулж өгөх хэрэгтэй яг сурах гэж байгаа газрынхан те сэдвийнхээ тэгээд applied master гэхээр энэ нөгөө нэг түр өмнөх хичээл дээр вебинар дээр би бас хэлсэн. Манайх ингээ голдуу нөгөө айгүй том сургуулиуд өгөөд нөгөө өөрөөр хэлбэл өөрийнхөө мөрөөдлийн ингээ том за топ 100 сургуулиуд руугаа явуулаад байдаг те. Гэтэл бид нар Харвардд инженер сурах хэрэггүй байхгүй юу? Хэрвээ ажуулдар дээр төгсчөөд програм хангамжийн чиглэлээр ч юм уу эсвэл инженерийн чиглэлээр ч юм уу эсвэл мэрэгчлэрээ ажиллах гэж байгаа бол тухайн тэр мэрэгчлүүдийг бэлддэг
сургуулиудыг хайх хэрэгтэй. Тэр нь заавал ч гадаадад том нэртэй их сургууль байх албагүй. Тэр нь хэрэглээний одоо Голландд бол college тий applied science college гэдэг тий universities гэдэг тэр нь бол college гэсэн үг л дээ. College эсвэл polytechnic энэ төр тэгээд яг харах юм бол тэд нь аж үйлдвэртэйгээ маш нарийн харилцаатай ажилдаг, төгсөлтийн ажил нь тэр тухайн газараа хийгддэг учраас нөгөө хүмүүс маань орчоод тухайн мэдлэг чадвараа авчаад дадлага нөгөө компани дээр хийчихэд тэгээд ажилд орох боломжтой. Өөрөөр хэлбэл Harvard-ын том CV-тэй хүн ирчээд би юу инженерийн юм чиглэлээр яг ийм одоо ингээд юм хийх гэж энэ төр тэгээд байдаг. Гэтэл яг нөгөө тухайн улсын за жишээлбэл Германы тий зөвхөн политехник юу төгссөн тэгсэн мөртлөө яг нарийн тэр чиглэлээр ингээ бакалавр дээр ингээд юм хийгээд сурцсан хүүхэд байх юм бол ийшээ ороход чинь баг зөвшөөрөл авчин гэсэн үг байхгүй. Бараг Монголоос ч манай ийшээ орох шансууд бас өндөр. Тэгэхээр нөгөө төрөүний хэлдгээр мөрөөдлийн 2 их сургуулаа ч юм хөтөлбөрөө сонгочоод тэр нь бүр ингээд өндөр ранктай өндөр юутай ямар байдیں۔ Өрсөлдөө ихтэй тий. Тэгчээд нөгөө запас гэдэг нь жишээлбэл за би ер нь төгсөөд ажилд орох гэж байгаа юм чинь гээд тэр нөгөө тухайн их сургуулиудын хөтөлбөрлөө ороод аяндаа харахаар төгсөөд хаана хин юу хийж ийн гэсэн зөндөө мэдээлэлүүд байж байна. Ер нь бол барууны их сургуулиуд яагаад боловсрол олгодгүй гэхээр аж үйлдвэрт гараад ажиллах хүчин бэлдэж байгаа болохоор яг аж үйлдвэр дээр гараад хичнээн хувь тухайн мэрэгчлэр ажилтیں۔ Ямар компаниудад ямар мэрэгчлэр ажилтیں гэх тэр мэдээлүүд нь ер нь ил байхгүй бол даалд байж үтэй. Тэгэхээр асууж бас болно. Тэгэхээр бол аль хэзээний тэр их сургууль аж үйлдвэртэйгээ хамтын ажиллагаа бий болгоцсон тухайн газар руу орох хэрэгтэй. Жишээлбэл миний хувьд би нөгөө Аз дайраад санаанд явж байгаад Eindhoven их сургууль руу орсон. Тэгсэн чинь яг нөгөө Eindhoven их сургууль болохоор энд Philips-ийн болон Philips өөр тийм өндөр технологийн компаниуд их байдаг. Тэгэхээр төгслийн ажлаа бас Philips-т хийж дараад тэгээд хийж байгаа явцдаа ажлын байрны санал өгөөд орчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрий чинь бас өөрөө мэдээгүй явж байсан байх нь шүү дээ. Тэгэхээр мэдээ тэгээд дараад нь ийм тэгэхээр чинь би Philips-т орё гээл гэтэл найзууд донд мөрөөдөөд ингээ орох гээд явж ин гэл гаднаас ороход айгүй өрсөлдөө ихтэй. Яагаад тэр хэдэн 100 CV ирж байгаа учраас бараг л босхын даахгүй ярилцлаганд өргөх босог даахгүй дандаа халагдаа явцдаг. Гэтэл яг нөгөө төгсөлтийн ажиллаа ч юм уу дадлага ч юм уу хийж идэл нөөдөлж байгаа энэ чинь манай багт харж энэ хүүхдэд ажил өгье гэж ч юм уу тий. Тэгээ орох шанс өндөр болчдөг. Тэгэхээр жишээлбэл за ямар нэг мөрөөдлийн компанитай байлаа гэж бодоход за би энэ тэр их сургуульд ороод энэ хөтөлбөрөөр нь ингэж орж болох юм байна гэд тэрийгээ бас сайн судлах ёстой байдаг юм байна лээ. Тэрийг нь би бас яг сүүлд миний хувьд нэг дандаа одоо энэ ойр зүрийн энэ вебинарууд дандаа өөрийнхөө голдуу алдаан дээр тулгуурласан мэдээллүүдээр босруулад та бүхнийг бас яг алдааг давтахгүйгээр тий алдаач гэдэг юм үү те хожим олж авсан мэдлэгтэй санаанд үгэж байгаа зөв юмаа сонгоцсон санаанд үгэж байгаа буруу юмаа сонгоцсон тэгсэн хойно дараад нөө ингэх байсан маань тэх байсан маань гэд тэр туршлага дээрээ тулгуурлаад энийг өгж байгаа юм шүү. Тэгэхээр энэ бол бас яг нөгөө төрөний 2 мөрөөдлийн 2 запас те тэгээд хамгийн сүүлх дээр нь коллеж ч юм уу политехник гэд ягаад тэр политехник коллежууд applied science university-дэд ороход өрсөлдөөн хамаагүй бага байдаг. Тэгэхээр ер нь бол шанс өндөртэй гэсэн үг ороход англи хэлний чинь оноо баг доогуур байсан ч авчиж магадгүй ер нь шанс өндөр. Тэгэхээр тэрийг запас гэж ч юм уу эсвэл жихнээсээ ажилд орно гэж юм уу маш сайн бодож иж орох хэрэгтэй. Тэрнийхээ дагуу энэ дээр CV-гээ энэ өнцгүүдээс нь бэлдэж өгөх хэрэгтэй. Тэгэхээр орж ирэх орох одоо шанс нь бүр өснө гэсэн үг тийм. За тэгээд ерөөхдөө нөгөө их сургуульд ч одоо магистрч бакалавртаа ер нь ороход PhD-д ч бас ялгаагүй те ер нь бүх төрлийн зүйлсд ороход за ажилд яг үнд хэлэхэд бас ер нь их голдоо дипломууд те за магистрт бол бакалаврын диплом тэгээд дүүнүүдийн жагсаалттайгаа PhD бол бакалавр магистрийн диплом дүнгийн жагсаалттайгаа тэгээд голч дүн чухал гэдэг өмнө хэлжсэн. Тэгтээ голч дүн муу бол орох шалтгаан байхгүй. Ягаад тэгэхээр тэрийг нөгөө motivation letter дээр яаж бичих вэ? Бас CV-ндээ голч дүн ч юм уу бол оруулаа хэрэггүй. Тэгэхгүй бол энэ муу юм байна гэж шууд хасагдчих штэ. Голч дүнгээ оруулахгүй яжгаад motivation дээр айгүй гоё уялдуулж тайлбарлах хэрэгтэй болчтой. За тэгээд IELTS TOEFL гэдэг ер нь PhD дээр энэ дээр бол зарим их сургуулиуд нэг асуудгүй. Тэгвэл мэдээж болж игэл дор хаяж B2 төвшөнтэй intermediate дундаж шатны англи хэлтэй ярианы бас чадвар сайтай бичгийн чадвар сайтай байх хэрэгтэй. Тэгээд эндээс ингээ харахаар чи ихэнх нь бол мэдээж англи хэл эдрийн бэлтгэлээс гадна гол материалууд бол CV,
Тэгээд motivation letter хоёр болоо явчихдаг. Тэгээд reference. Тэгээд өмнөх юун дээр бас хэлсний дагуу те reference маш чухал. Хэрвээ судалгааны ажилд орохоор материал өгж байгаа бол болжгүй академик төвшний хүмүүсээс яг ийм судалгаан дээр ингэжсэн гэдэг яг уялдуулсан тийм хүмүүс юу reference бичих хүмүүсийг сонгуул маш хэрэгтэй. За CV master тий ер нь хэлсний дагуу магистр гэхээр голдуу нөгөө мэдээж education төвхтэй ер нь тэгэхээр CV-н дээр бол голдуу ихэнх CV-нд ингээ анзаарч хахад ихэнхдээ нөгөө дээдлэлт нь өөрийнхөө танилцуулга хийж доотлолт нь education гэдэг тий гол нь боловсрол төвтэй. Тэгээ дээрээс нь дунджаа хэрвээ дундачсан сайн бол оруулах хэрэгтэй. Хэрвээ дундаж нь таарах хүн мөртлөө яг өөрөө чинь сурах гэж байгаа юутай холбоотой одоо өрмөц одоо нөгөө хичээл мичээлүүд тусгай хичээлүүд эднэр дээр сайн авч мавцсан бол тэрийг бас онцолжгүй зүгээр те. Тэгэхээр GPA курс тэгээд хэрвээ төгслийн ажил байсан бол thesis-ээ бас бичих хэрэгтэй. Тэгээд дээрэс нь ер нь ямар ур чадвартай. Тэгээ энэ дадлага хийж яасан бол маш сайн эсвэл нөгөө янз бүр хичээлээс гадуурх холбогдох ажлуудтай байсан бол ер нь нэлээд сайн. Энэ хүүхд зөвхөн хичээлээ хийгээл яваад байхгүй хажуугаар нь бас тухайн одоо сонирхож байгаа чиглэлээрээ идэвхтэй байгаад хакатонд оролцсон ч юм уу, олон улсын хуралд оролцсон ч юм уу те. Эсвэл өөрөө эрдэм шинжилгээ нийтлэхийсэн ч юм уу гэт тэрийг бас хардаг. Тэр маш чухал. Тэгээд янз бүрийн уралдаан тэмцээнд төрүүлсэн бол тэрийг мэдээж оруулбал сайн. Энэ дээр өнөөдөр бас яг товч эхлэж байгаа нь NGT гэдэг өмнөх юун дээр ярьж байсан. NGT Нидерланд улсад болон Швед, Англид PhD-ийн хажуугаар бас PhD-гаас гадна бас NGT гэж байдаг. PhD гэхээр 4 жил голдуу судалгаа хийгээд бие даасан судлаач болно гэсэн үг тийм. Ямар нэг асуудлыг ингээд анализ хийж хагаад зөв арга барилыг орж судалж чаддаг хүн болно гэсэн үг. NGT гэхээр 2 жилийн хөтөлбөр. Энэний ачаар хүн одоо яг 2 жил одоо бие даасан дизайнер болно гэсэн үг. Тэгээ тэр нь аж үйлдвэр дээр илүү холбоотой. Аж үйлдвэр дээр голдуу ажилладаг. PhD, NGT бол хоёулаа Европоор бол European Qualification Framework Level 8 гэдэг тийм. Европын одоо ур чадрын тэр нөгөө мэдлэгийн одоо яг ингээ боловсролын бүх төвшнүүдээс хамгийн дээдлийн төвшнөх гэсэн үг. Тэгэхээр хоёулаа адилхан 8 төвшин 8-д ордог. Тэрнээс цаашаа бол сурах юм байхгүй гэсэн үг. Гэхдээ мэдээж хүн л юм чинь байнга сураа явна тий. Гэхдээ зэргийн хувьд энэ бол энэ NGT нь бол голдуу аж үйлдвэр дээр ороход хэрэгтэй гэсэн үг. За тэгээд ер нь бол PhD-ийн шинэ мэдлэг ч юм уу те шинэ арга барил ч юм уу янз бүр зүйл зохиод байдаг. NGT бол бодит шийдэл гаргаж яадаг. Голдуу аж үйлдвэрт хэрэгтэй. За PhD-гүүд мэдээж нөгөө papers те тэр бол мэдээж хэрэгтэй. NGT-г impact бол маш хэрэгтэй. Яг нөгөө гарсан бүтээсэн бүтээгдэхүүн ч юм уу эсвэл proof of concept ч юм уу те маш одоо нийгэмд хэрэгтэй impactтай байх хэрэгтэй. За тэгээд PhD-гийн хувьд бол ерөөхдөө яг ямар төрлийн судалгаа хийх гэж байгаа юм судалгааны сонирхол тий одоо өөрийнх нь тэр талаарх чадварууд ер нь бол хүмүүс харна гэсэн үг тий тэгээд тэр талын мэдлэг чадвар тэгээд дээрэс нь paper дээр ойлгомж хэрэгтэй тэгээд дээрэс нь мэдээж нөгөө thesis publication энэ төр гэд байж гэн ямар төрлийн арга барилууд ямар төлөвлөдөр ашиглаж исэн энэ төр гэд ер нь чагсаалтууд дээр бас хэрэгтэй тэгээд NGT дээр оруулж ирэх байна. NGT дээр бол ер нь research interest-ээс илүү голдуу аж үйлдвэр ямар төслүүдээр ажиллаж ирсэн тийм. CV нь бол мастертай төстэй гэсэн үг. Тэгэхдээ дээрэс нь голдуу яг нөгөө ямар төрлийн инженер вэ гэдгээ харуулвал айгүй сайн. Яг ингээ practical experience сайтай гэдгээ харуулвал сайн. Манай инженерийн доктор хөтөлбөр дээр аягүйх PhD төрлийн CV орж ирдэг. Өөрөөр хэлбэл зарим хүмүүс бараг л ингээ массаар нь бүх газар руу явуулаа манайхыг бас PhD гэж ойлгодог ч юм шууд явуулсан байдаг PhD төрлийн тэр нь бол тэгэл бас шууд хасагдсан шүү дээ. Яа тэр CV-г нь харахаар баахан судалгааны ажилтай яг практик юм хийгээгүй ямар төсөл дээр тэгж ажиллаж яг юу хийсэн мэддэхгүй. Тэгээд баахан пейпер ч ихсаасан. Тэгэхээр тэр манай төрлийн хүмүүс бишгээд профайл нийцгүйгээд шууд хасагдчихдаг. Тэгээд нөгөө чинь тэгэхээр муухан гэхээс илүү нөгөө буруу төрлийн CV-г явуулсан байна гэсэн үг байна шүү дээ. За тэгээ job дээр бол мэдээж ямар төрлийн ажил гэхээр яг тухайн орох гэж байгаа ажилтайгаа холбоотой мэдээж ингээд төслүүд, experience-үүд үр дүн бий болгоцсон. Тэгээ тэрийг айгүй тодорхой бичих ёстой. Тэгээ нэг урт CV-нүүд заримдаа орж ирдэг. Нэг урт биш. CV бол нэг 2 хуудас максимум. Нэг хуудас за магистрийн оюутнууд бол баг нэг хуудас байхад болно тий. PhD юунуудын хувьд бол 2 хуудас бол яг байж болно. Ер нь бол 2 хуудас. Тэгэхээр нэг их хүнд тексттэй байх бол хэрэггүй. Яг тэгэхээр нэг завгүй хүмүүс чинь тэр чинь харахгүй шүү дээ. Хамгийн гол нь яг ямар төрлийн төслүүдээр яаж ажиллаж ирсэн, ямар үр дүнтэй байсан, ямар мэдлэг, ямар чадвартай гэдгээ CV-н тодорхой харуулж авах хэрэгтэй. Ер нь
өөрөө чинь яг хийсэн мэлэг чадварыг товч өгөө тодорхой харуулж гин гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө орох гэж байгаа ажилтгаа уялдаж оруулсан гэсэн үг. За одоо муу CV-ний жишээ яа. Би зөндөө муу CV харж байсан. Гэхдээ мэдээж нөгөө Европын холбоонд чинь хүний нууцыг сайн хадгалах хэрэгтэй учраас ямарыг нь гаргаж болохгүй л да. Ерөнхийдөө ингээ анзаархад бол айгүй тийм ерөнхий CV-нүүд явуулсан байдаг дандаа нэг төрлийн CV харвас. Тэгээ заримдаа ингээл нөгөө яг одоо жишээлбэл энжиний apply хийж байгаа мөртлөө доотлолт нь танай PhD хөтөлбөр гэж хэлсэн. Тэгэхээр өө манай хөтөлбөрийг уншаагүй маань сонирхоогүй маань гэд тэгэнтэй тэгэхээр маш тийм ерөнхий CV-нүүд тэр бол муу доо ер нь бол бараг л desk rejected ер нь цаашаа хүмүүс мотивашныг ч уншихгүй ер нь CV-г нь хараалаа. Гэт тэгэхээр ерөнхий байна. Дээрэс нь ямар ч баримтгүй айгүй олон тийм нөгөө бла бла гэдэг нэг ямар ч юуг баримтгүй бараг л тийм CV-нүүд бас байж болно тий. Нөгөө ChatGPT-гээр бас үүсгэжүүл тэгнь штэ. Тэгэхээр ChatGPT-гээр үүсгэж юм бол маш болгоомжтой өөрийнхөө юм гаргаж ирэх хэрэгтэй болохоор тий. Болгоомжтой ерөнхий төсөл байлгахгүй энэ дээр баримтууд байх хэрэгтэй байхгүй. Тэгээ бусдаас ялгархгүй. Яагаад тэгэхээр CV гэдэг чинь одоо өөрийн чинь гарч байгаа нэрийн хуудас бусдад ингээд бусдаас ялгарх юм гарах хэрэгтэй. Тэр нь харагддаг. За жишээлбэл энэ дээр интернетээс орсон. Энэ жишээлбэл одоо ингээл ерөнхий одоо өөр ингээд энийг ажилд авах гэж байгаа одоо дизайнерын ажилт ч юм уу эсвэл зүгээр авах гэж байгаа ингээд бодъё л доо. Ерөнхий өнцгөөс шууд айгу тийм айгу энгийн харагдаж байгаас ер нь тэгээд дээрэс нь юу байхгүй одоо юу гэдэг одоо шүүбэл энэ дизайнер гэсэн мөртлөө те сүүлийн хувьд жишээлбэл бид нар инженерийн чиглэл дээр бол өөрийнх нь GitHub линк гэдэр байж бас зүгээр тэгэхээр ороод ямархан төслүүд дээр ажилласан байр нөгөө төрөний дээр баримтгүй гэдэг нь те жишээлбэл зарим хүн дээр би ингээд энэ дээр жишээлбэл хэлсэн байна л да developed 100 plus interactive user centered design гэл те айгүй том тоотой би одоо жишээлбэл ийм их дизайн хийсэн дараараа гэд тэр нь ямар ч баримт байхгүй. Ийм софтвер хийсэн яг тэр нь програмын нууц болов ойлгож байна те. Тэгвэл ер нь сайн програмист голд өөрийн гэсэн гидтэй байждэг GitHub бид нартай GitLab бид нартай байж дээ. Тэгэхээр тэр линкээ хэрэв байвал оруулчих зүгээр. Тэр нь сүүлийн жилүүдэд юу ч хийгдэг бол бас нэг тийм тэгэхээр энэ хүн чинь их код бичсэн юм уу гэдэг тий. Хэрэв инженерийн ажил орох гэж байгаа бол тэгэхээр нөгөө баримт гэдэг нь тэр байхгүй юу. Тэгээ энэ дээр ерөнхийгээ тэгэхээр чинь яг нөгөө ажилтайгаа уялдсан юм байхгүй. Ягаад тэгэхээр энэ дээр бол нөгөө эхний хэсэгт нь өөрийгөө танилцуулсан товч яг ямар зорилготой ямар чадвартай хүний тий тэрийг бичсэн байх хэвээр. Энэ бол маш ерөнхий жишээлбэл proven success одоо ингээл олон төрлийн аж үйлдвэр дээр том амжилт гаргасан юм тэрхэл айгүй тийм ерөнхий юмнууд ичсэн байна тий. Тэгэхээр иймэрхүү юмнуудыг бол хүмүүс ой бла бла хүн байна гэж хасчихна гэсэн үг тий. Ялгараад авах нэг юм байхгүй тий. Тэгэхээр иймэрхүү зүйлсээс бол болгоомжлох хэрэгтэй. Тэгээд жишээлбэл education дээр нөгөө ийм сургуулийнхаа нэрээ биччихээ тий. Яг нь BA гэж жишээлбэл honors гэж бичсэн байна. Тэр бол сайн. Жишээлбэл user experience-д тэдэн онд авцсан гэдэг чинь тий. Гэхдээ энэ дээр хэрвээ тухайн ажилд орох гэж байгаа бол бас хэрэгтэй. Яг тухайн ажилтай холбоотой ганц хоёр курсуудыг энэ ч гэсэн ач нэг буруутгах юм байхгүй. Нэг боломжтой. Яг хэрэгтэй тухайн ажил хэрэгтэй юмудаа гих мэдчлээ. За сайн CV-ний жишээ. За энэ бас яг интернетээс яагаад яасан. Яг энэс илүү мундаг CV-нүүд ёс зөндөө харж байсан. Яг хараад вау энэ бол мундаг мэрэгчлэлтэй байна гэж зарим CV бол ерөөсө хараад хүнийг шууд дахиад цааш мэдээллүүдийн бүгдийг нь үзьгээд сонирхол төрүүлдэг байхгүй юу. Тэр одоо өмнөдөө адаглаад форматын төвшөнд хүртэл харуулхад тий жишээлбэл энэ UX дизайнер мөртлөө амар юм нөгөө энгийн юу гэдэг boring тий айгуу тийм өдөртэй байгаа байхгүй. Гэтэл UX дизайнер болох гэж байгаа хүний CV-нүүд чинь бусдууд нь бол айгуу өндөр түвшний дизайн тий өөрийнхөө нөгөө бүтээмж сэтгэлгээгээ харуулсан тий. Гэхдээ нэг тийм завгүй биш мөртлөө юу гоо үзэмж сайтай тиймэрхүү ингээд юмуд ялгарч гарч ирдэг байхгүй. Тэгэхээр хүмүүс чинь одоо баг нөгөө царай гэсэн үгээр царайгаар ялгарч болохгүй л да. Гэхдээ хэрвээ UX дизайнерт авах гэж байгаа хүн бол адаглал CV-гээ гойголоод чадахгүй байгаа хүн нэг том бичсэн байдаг. Тэгээ тэрийг барьж байгаа ямар ч линк байхгүй. Одоо шипэл төчнийн төрлийн вебсайт хийсэн гэж ялаа хэ тэрнийх нь алаа жишээнүүд нь баримтууд нь ч юм уу клиентийн нэр нь ч юм уу байж байгаа байхгүй. Тэр тийм байхгүй гэж. Гэтэл энэ хүн дээр орж ирэхэд адаглаад жоохон structure нь арай ондоо болцсон тий. Арай тодорхой болцсон. Тэгээд дээрэс нь яг ямар төрлийн хүний тий жишээлбэл энэ дээр би одоо ийм passionate гэдэг тий ер нь ийм төрлийн чиглэлд 5 жил сурж байгаа хүн байна. Ийм ур чадваруудтай ер нь цаашдаа ингэх зорилготой гэж бичсэн. Тэр өөрийгөө товч яг ямар хүний ямар туршлагатай цаашдаа яах гэж байгаа ч гэдэг юм уу тий тэрийг ерөөхдөө бичгээд зүгээр. Тэгээд ингээд бакалавра жишээлбэл энд биччихэд
Тэгээд одоо энийгээ сурж ийн ер нь бол first class гэдэг бэдлийн түвшин төгснө гэсэн үг шүү дээ эхний хувьд. Тэгээд ер нь бол ийм чиглэлүүдээр одоо нөгөө баялаг ийм чиглэлүүдээр сурсан энэ чиглэлүүдээр ийм кредиттэй байсан энэ төргээд нэг зарим нэг юмуд онцлцсан байгаа ч гэсэн жишээлбэл одож байгаа сургуультайгаа тэрийг онцлцсан байвал зүгээр гэдэг нь энэ багхгүй юу. Тэгээд дээрэс нь нөгөө бодит жишээтэй тий жишээлбэл оюуны би сайн жишээгээд интернетээс яарж байгаа авцсан нэг тэмсвэртэй сайн кимэргүй юм байна уу? Уучлаарай. Бодит жишээ тэгээд тэгэхээр яг уу нөгөө жишээлбэл энэ дээр нөгөө өвчтөний прогрессыг ингээ хийгээд дээрэс нь ингээд ийм төрлийн рекордс хийсэн энэ төргээд яг нөгөө мэрэгжлийн хүмүүс уншихаар аяанда нөгөө тухайн сэдвийн сэдвтэй холбоотой технологи юунуудыг дурдсан тийм байна гэсэн үг. Тэгэхээр тэр нь бол ерөнхий биш гэсэн үг. Тэгээ яг ямар төрлийн одоо хариуцлагуудтай байсан тэрийгээ бас дурдсан байна гэсэн үг. Тэгээ дээрэс нь яг ингээ гол скиллүүд нь хийм ингээд ер нь бол яг гол скиллүүдээ бас түрүүнийхээ хэлсний дагуу ерөнхий ингээ софт скиллээ дуртахаас гадна бас яг ямар төрлийн юм дээр ажиллах нь жишээлбэл багаар ажиллах юм дээр бол багаар ажиллах дуртай бла бла гэдэг тэрийг оруулчвал бас ер нь зүгээр байдаг. Энэ бол би нөгөө сайн CV-гээ жишээгээд оруулсан яраад өчигдөрөөр орсон болохоос биш дундаж за юм байна. Гэхдээ яг хуу магистр орох гэж байгаа хүүхд бакалавр оюутны хувьд бол яг хуу тийм зүгээр. Тэгээ дээрэс нь extra curricular activities center гэдээ байх хэвээр. Дараад нь хаалттай юун дээр арай гайгүй CV-ний жишээ үзүүлнэ. Тэгэд ер нь бол нөгөө энэ сайн магистрийн CV-тэй авлаа гэхэд ер нь бол энэ хүн чинь одоо энэ жишээл бакалавр хүүхдтэй тийм энэ магистр руу ороод сурч чадна. Тэгээд сураад дараад нь одоо манай энэ чиглэлээр ажиллана ч гэдэм үү тиймэрхүү зүйлс нь тодорхой байх хэрэгтэй. Ер нь өөрийгөө баталж харагдах хэрэгтэй тий баримтууд төр тулгуурлаа. За motivation letter гээ юу вэ гэдэг тэгсэн. Тэгэхээр motivation letter дээр бол хүн CV-н дээр бол голдуу яг өөрөө юу мэдтий, юу хийжсэн ингээд тий. Тэгээд өөрийнхөө тэр ажлын туршлагаараа ингээ баримттай баталж товчоор харуулж ийн гэсэн үг те яг орох гэж байгаа газартайгаа холбогдсон зүйлүүдэд сонгож аваад бүгдийн өөрийнхөө бүх хийсэн юм бичих албагүй зөвхөн орох гэж байгаа газартай холбоотойгоо сонгож аваад тэгж бичнэ. Харин motivation letter дээр болохоор ер нь бол юунд CV-н дээр бичсэн юм давтахаасаа илүү яг нөгөө орох гэж байгаа газартайгаа холбоотой ингээ гоё уялдуулад story буюу гоё уялдуулж түүх болгож бичнэ гэсэн үг. Түүх болгож чигээ тэгээд тэр нь логиктой тий яг яагаад энэ хөтөлбөрт та орох юм ямар төрлийн үнцийг өгөх юм те тэгэхээр та нөгөө өөрийгөө одоо ингээд энэ CV-н дээр бичсэн баримтуудыг гоё уялдуулж холбож бичээд тэгээд одоо ятгах гэж байна гэсэн би чи ийм төрлийн хүн шүү гэдэг чи ер нь motivation letter чи уншихаар гарч ирж байгаа хэвээр энэ тэр захианаас чинь тэгээд ер нь CV-гээ сайн бичих юм бол хүмүүс motivation letter үзэн яг нэг үлээ CV муу болвол нэг хальт гүйлж чад motivation letter нь хальт хараад тэгэл ер нь бол хэдэн секунд л зарцуулна шүү дээ тэгэхээр тэр нөгөө харагдах үнцэг юмудаа айгүй сайн бодож бичих хэвээр. Тэгээд нөгөө түрүүн хэлснээрээ нөгөө зорилгоо айгүй мэдчих хэрэгтэй. Тэр зорилгоо тодорхойлцсон хүний CV, motivation letter илт байдаг. Тэгээд дээрээс нь шийдвэр гаргахад ч гэсэн хүмүүст амар байдаг тий. Тэгэхээр ингээд яг яагаад энэ магистр хөтөлбөрт сурах гэж байгаа ингээд CV-н дээрээ жишээлбэл тэгэхээр нөгөө CV-н сурах гэж байгаа тэр суур мэдлэг нь холбогдох суур мэдлэг нь байж байгаа тий. Холбоотой хичээлүүдийн ч гэсэн алтанд байж байгаа. Энэ юу н орчуул сурч чадах хүүхэд байна. Нөгөө магистрийн хөтөлбөрт авах гэж байгаа хүмүүс чи юунаас аадаг гэхээр нөгөө мэдлэгийнхэн төвшин хүрэхгүй ингээд сурч чадахгүй гараа явчих үе тий хичээл нь даагдахгүй яачих үе тэгээ хэрвээ тийм тохиол заримдаа хүмүүс харж байгаа премастер руу орч гэдэг юм уу тий эсвэл ийм юм сураад ирж гэдэг юм уу тэгж болно тэгэхээр нөгөө гол нь өөрөө нөгөө би энийг сурч чаднаа яагаад вэ гэдгээ ятгах харуулж байна тий суур мэдлэг хичээл дээр харуулад мотивашн дээр ер нь яагаад энэ магистр миний дараагийн алхам бэ гэдгээ нөгөө төрөн зорилготойгоо холбоод тий тэгээ зөвхөн би энэ магистр гадаад сурах юутай сонирхолтой учраас би энийг хиймээр байна эсвэл их орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гэж байгаа учраас би энэ магистр хийх хэрэгтэй байна гэсэн юм харагдчихэдэг заримдаа тэднэр бол ер нь тэгээ хасагдана гэсэн үг. Тэгэхээр яг дараагийн алхамтай чи яаж уялдаж байна вэ? Тэгэхээр тэрийг нь бичгтээ нөгөө хөтөлбөрийг нь харж агаад тэгээд уялдуулж ичвэл зүг маш сайн. PhD-ийн яг юуг яаж судлах вэ гэд тий. Тэгээд CV-н дээр бол түрүүнээр хэлснээр судалгааны туршлага, тезис арга зүй тэгээд нөгөө за жишээлбэл Европод PhD авахд жишээлбэл гадаадд дор хаяж нэг internship хийсэн ч юм уу эсвэл Европт магистр хийсэн байхад яг үнийн нүгэлэхэд дуртай байдаг. За тэгээд дор хаяж нөгөө ер нь магистрийн байхдаа ч юм уу эсвэл сүүлд нь олон улсын түвшинд тийм хөрсөн хуралд
эсвэл сэтгүүлд нийтлэл бичсэн тиймэрхүү зүйл харагдах юм бол өө энэ жаал хязгааны юуны судалгааны ажлаа бичиж чаддаг хүүхэд байж тэгээд дуртай юм. Тэгэхээр энийг бас сайн баталах хэрэгтэй. Тэгээд ер нь мотивашн чи ер нь яг ямар төрлийн судалгаан дээр тэгээд яг өөрөө яагаад сонгосон, өөрийн тань хувь нэмэр юу байх юм гэ тэрийг онцлох хэрэгтэй. Нэг уянгалсан юмнууд хэрэггүй байдаг шүү. Заримдаа ингээд зарим нэг PhD нэг юу ингээд энд тэнд байгаа өөрөөр ингээд дэлхийн онцөг бүлэмбэрээс хүүхдүүдийн материалуудыг авч ийн. Тэгэхээр PhD дээр заримдаа ингээд харахаар PhD ч гэлтгүй ер нь магистр хүртэл юун дээр ингээ ард цахаар айгуу тийм уянгалсан мотивашн летер бичих гээд байдаг. Тэгээ зарим нэг хитрхи хувийн юм а бичээл те одоо ийм яжсэн чи ийм асуудалд ороод ингэсэн тэгсэн гэтэл яг нэг тийм уянгалсан юм хүмүүс чинь хайхгүй байхгүй. Энэ хүмүүс чи юу хайж ийн гэхээр миний энэ судалгааны ажил дээр мэдлэг чадвараа ашиглаад би дагаад ингээд аль болох өөрөө ингээд идэвхтэйгээр судалгаа хийж чадах чадaltaй мэдлэгтэй хүн байна уу гэдгийг л харж байгаа байхгүй. Тэгээд баруунд чинь professional personal гэж маш ингэж тодорхой ялгаж салгадаг. Өөрөөр хэлбэл ажил бол ажил, хувийн амьдрал бол хувийн амьдрал. Тэгэхээр нөгөө мотивашн чи ер нь мэрэгжлийн байх хэвээр. Түүнээс биш нэг хувийн юмнуудаа чи заримдаа айгуу тийм хувийн юмнуудаа бичсэн хүмүүс ингэсэн тэгсэн гээд одоо жишээл манай энэ өнгөрөөд ингээд тэгээд зарим тиймнүүд орж ирсэн байдаг. Яг хөөх ингээл хөөх хөдөө яана гэсэн боловч ингээд CV-н юу яахгүй бол нэг тэгж яахгүй шүү дээ. Гол нь мэдлэг чадрыг нь хүмүүс харж байгаа болохоор тэгэхээр мотивашн бичгтээ маш юутай энэ хүнд би үнцэнэ яаж харуулах вэ, энэ хүний төслийг би яаж уурах шин яаж сайн хийх үү гэдгээ яаж ятгах вэ тэр өнцгөөс л бодох хэрэгтэй. За дээрэс нь одоо нөгөө NGT гэдэг тэгсэн энэ дээр би project based-ийг оруулсан юун дээр бас NGT cohort гэж байгаа. NGT software technology, data science, automotive mechatronic system design гэдэг тийм манай аян тухайн их сургуулийн тэр хөтөлбөрт төдийгүй бусад дөрвөн их сургууль дээр Голландын төсөл дээр тулгуурсан эсвэл кохорт дээр тулгуурсан хоёр төрлийн явдаг. Төсөл тулгуурсан яг PhD шиг төсөл дээр нэг төсөл байж байгаа тэн дээр нөгөө материалуудаа нөгөө саяын PhD-ийн шиг тий өгөөд материалуудаа бэлдээ. Гэхдээ судалгааны биш аль болох инженерийн төсөл индастри oriented талаас бичиж өгөө нөгөө төсөлтөөгөө хамааруулад өөрийнхөө мэдлэг чадвараа батлна гэсэн үг байна. Хэрвээ кохорт байх юм бол арай нөгөө магистр өнцгөөс өөрийн чинь мэдлэг чадвар яг юу вэ? Яг ямар төрлийн хүн болох гэж байгаа юм гээд тий. Тэгээ аяанда тэр ажлын заруу дээр чинь төгсөөд ийм хүн болно энэ гэсэн болохоор тэрнтэй жоохон уйлдуулчихад нэг буруу юм бол байхгүй. Жишээлбэл би төгсөөд дизайнер архитект болох хэвээр одоо 7 жил программист хийсэн ч гэдэг юм уу тий. Тэгээд энэ дээр жишээлбэл project based бол ямар бодит инженерийн асуудал ер нь шийдэх сонирхолтой, ямар төсөл байна тий. Ажил дээр яагаад NGT би энэ асуудлыг ер нь яагаад шийдэж чадна гэж энэ project based бол нөгөө cohort нь болохоор арай магистр төрлөх рүү байхад бол хангалттай. Гэхдээ илүү ажил дээрийн туршлага чадвараа харуулах хэрэгтэй. Тэг холбогдсон төслүүд бас байвал их маш хэрэгтэй. Сайн инженер гэдгээ харуулах хэрэгтэй гэсэн үг. Ажлын хувьд бол нөгөө хүмүүс бас яг ингээд ерөөхдөө анзаарч хахад нөгөө ажлынхаа заримдаа бас ингээд нөгөө өөрийгөө магтах гад өгүүлэхгүй яваад байдаг. Гэтэл яг ингээд айгүй олон юм хийсэн мундаг хүн байлаач гэсэн ер нь яг ямар асуудлыг шийдэж чаддаг, ямар үн цэнтэй бүтээж чадах тухайн байгууллагт тий. Тэгээ сейвин дээрээ одоо achievements-ээ үр дүнгээ бодит ингээд одоо тоогоод тий жишээлбэл ажил дээр төслийнхоо юун дээр ажиллаад үр дүнд нь манай компани бүтэмжлэлийн хориг өссөн ч гэдэг юм. Яг тийм тодорхой үр дүнтэй байвал зүгээр. Тэгээд яагаад би тий түрүү яагаад хэлснээр яагаад танаа байгуулга вэ гэдгээ бас тодорхой хэрэглэхтэй. Ер нь аль ч юмн дээр motivation letter дээр яагаад тухайн хөтөлбөр яагаад тухайн байгууллага гэсэн юм үрх хэрэгтэй. Тэрийг сүүлийн жил анзаархад ингээд хүүхдүүд аюух ChatGPT ашигласан байдаг. Угаасаа ингээд маш олон CV авч байгаа болохоор яг ихний хэсэг хувийн хэсэг нь ингээд өөрсдөө бичсэн мэдгэж байгаа байхгүй яагаад тэр тухайн хүний түүх яг сүүлийн нөгөө яагаад байгуулга гэхээр нөгөөдөл чинь залхуураад ChatGPT гэж AI ашиглаад бичсэн. Гэтэл яг нөгөөдөл чинь гайн тарахаар чи нөгөө AI нь хөөрхий яах вэ дандаа адилхан л юм уу гэж шүү дээ. Аян тухайн их сургууль ажилтдаг холбоотой байдаг ийм компаниудаа хамтардаг учраас би сонирхож байна. Тэгээд тэр нь баг стандарт хүүхдүүдийн тэр нь биднэрт юу гэж харагддаг гэхээр энэ бүтээлч сэтгэл муутай юм байна. Critical thinking бас муутай юм байна. Тэгээ хасагдах шалтгаан болж болно. Тэгэхээр яг уу ер нь нэг үг хэлэхэд AI tools ашиглах хэрэгтэй шүү дээ. Хүн AI tools тодорхой түвшинд ашиглаад англи хэлний алдаа оноогоо сайжруулад тэгнэ. Гэхдээ яг нөгөө адилхан яг агуулга бол ер нь хэрэглээд тийм болж игэл өөрийнхөө өнцгөө яг нөгөө өөрийн дээрөө тавьсан өнцгтэйгээ уялдуулаад яагаад энэ байгууллага юу вэ гэдгээ
айгүй өөрийн өнцгөөс өхөрмөцөөр оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхээр яг хөө тэр AI дээр бичснийг нь харж тэрийг нь өөр болгоод өөрийнхөө өнцгөөс болгочих хэрэгтэй байхгүй тий. За тэгээ мотивашн дээрээ ер нь яагаад бий вэ гэхээр яг нөгөө мотивашн ингээд айгүй сайн хүүхд мөртлөө мотивашн таарахгүйгаас болоод хасагдах тохиолдлууд бас зөндөө байна. Хүүхд гэлтгөө мэрэгчлэнүүд хүртэл те. Яагаад тэгэхээр заримдаа нөгөө мотивашн дээрээ нөгөө би ийм их юм хийж үтээс ийм юм ундаг хүн гээд нөгөө өөрийгөө магтах гад яваад ундаг. Гэтэл яг биднэрт бол тухайн мундаг хүн бол гэхээсээ илүү одоо яг манай байгууллагт манай энэ хөтөлбөрт ч юм уу манай PhD-д ч юм уу яг ямар үнс нөх юм бэ? Тэр хүн илүү чухал. Тэгэхээр өөрөө магтах гэд нөх бол хэрэггүй яг нэг нөгөө л ихэд. А гэхдээ магтахдаа айгүй тийм зөөлөн гоё нөгөө түүхэндээ уялдуулаад тойроо замаар магтчих хэрэгтэй. Тэгээд түрүүний хэлснээр те яагаад энэ сургууль руу, яагаад энэ хөтөлбөр рүү, яагаад энэ баг уу гэдэг тухайн компаниуд эсвэл яагаад энэ компани уу гэдэг те ер нь тэр их сургуулийн юунуудыг сайн үзчих хэрэгтэй. Тэгээд дээрэс нь хүүхдүүд гэлтгөө одоо ажиллаж байгаа хүмүүсийн testimonials гэж үеж байдаг. Яг энэ тухайн хөтөлбөр сууснаас тэд нэр яг юу олж мэдсэн, тэрнээс нь чамд сурах мэдэх юм нь юу байна? Бас дутж байгаа мэдлэг чадвар ч юм уу эсвэл юу гэдэг юм байна. Тэгэхээр тухайн энийг аягүй сайн өөрөө уншаад тэмдэглээ бичээд авчих хэрэгтэй өөрийнхөө онцлогтой. Тэгээд ирээдүйн зорилго чинь ер нь ирээдүйн зорилгоо мэдж яхад ер нь зүгээр би энэ хөтөлбөрөнд ингээд ирээдүйд би ийм юм хийх гэсэн одоо ийм мэдлэгтэй байна гэтэл ийм юм дутчаад байна. Тиймээс танаа энэ юунд орё те энжтэд орё ч гэдэг юм уу. Эсвэл би магистра явандаа би PhD ингээд судалгаа руу орох гэж байгаа учраас надад энэ судалгааны мессеж хэрэгтэй байна гэд тэгээд орчиж бас болно. Тэгэхээр ирээдүйн зорилго сэтэл уялдаа холбоо бол маш хэрэгтэй. Тэгээд хэрэгцээтэй шууд холбоогоод ер нь бол утгатай тэг яг ямар хэрэгцээтэй гэдэг нь ер нь бол нэлээд тэгээд дээрэс нь ер нь бол яагаад би гэхээр ч өөрийнх нь тань туршлага ямар ур чадвартай тэгэхээр тэрийг нөгөө баримт дээр тулгуурлаад тэгээд нөгөө хүнд ихтгэл төрүүлнэ гэсэн үг байхгүй. За муу мотивашн дээр нь ерөнхий жишээ байна. Энэ дээр бол жишээлбэл нөгөө би ингээл маш их хөдөлмөрч хүн гэдэг маш их тэтгэлтэй тэгээ гадаадд сурдаг хичээдэг энэ төр явчихсан. Тэгээ одоо юм ерөнхий зүйлүүд байж байгаа. Тэгэхээр ер нь бол хэтэрхий юм ерөнхий зүйл бол хэрэг төрний CV-д адилхан тийм. Түрүү дээр би гадаад сурах чинь энэ төр энэ миний ингээд юу шүү байтал учраад орцсон цагаанад орж ирдэг cover letter маягтай. Тэрнээс маш сайн боломжлох хэрэгтэй. Сайн мотивашн дээр ихээр би одоо жишээлбэл одоо миний бакалаврын тезистэй жишээлбэл нөгөө түрүүнийг хэлжсэн шүү дээ. Гадаадд би sustainability-гээр сурах гэж байгаа тий. Тэгэхээр жишээлбэл би ингээд renewable energy дээр ч юм уу тий ажиллаж байсан миний юмны одоо CV-н дээр бичсэн юм түүх болгоод уялдуулчихна гэсэн үг тий. Би яг энэ юм дээр ингээд сурсан. Тэгэхэд энийг ингээд илүү юу ямар байна? Цааш нь ингэж гүнзгийрүүлээд энэ төрлийн ингээд мэдлэг чадвар авмаар байна. Тэгэхээр энэ хэрвээ public policy-гоор энэ их танай энэ сургуульд магистр хийх юм бол надад энэ курсууд яг миний ингээд зорилгод тулгуурласан мэдлэгийг өгөх юм байна гэт. Тэгэхээр эн чинь нөгөө хөтөлбөрөө мэдж чинь бас яг өөрөө сурах зорилготой байна. Яг мэдлэг нь яг бас бэж чинь яг тэгэд юу манай энэ хөтөлбөрт таарч байгаа юм яг өгч байгаа курс нь энэ хүний мэдлэгийг одоо нөгөө цоорхойг нь өгчих нь байна гэж бодох нь шүү дээ. Тэгэхээр яагаад тэгэхээр яг иймэрхүү нөгөө юун дээр CV-н дээр бичсэн баримтуудаа гоё түүхтэй уялдуулаад гэхдээ яг хамгийн оновчтой хамгийн яг нөгөө ажил мэргэжилтэйгээ таарсан зүйлүүдээс нь холбож аваад 2 3 юм жишээ оруулчихна гэсэн үг тий. Тэгээд яагаад тэгэхээр бакалавраас магистрийн лого хоёултайгаа гаргаж ирнэ тодорхой курсуудаа энэ дээр жишээлбэл дурдсан байна тий. Тэгээд дээрэс нь ирээдүйн тэм зорилготой. Тэгэхээр ер нь бол сайн мотивашныг чи харахад хүн за энэ ер нь сурах хэрэгтэй юм байна. Манай сураад мэдлэгж болох юм байна. Биднэрт бас сурчих юм бол чирэгдэхгүй гараа явуучихгүй тийм хөөхт байна гэдэг батлагдана гэсэн үг тий. Ерөөдөө түгээмэл гардаг алдаа гэвэл түрүүний хэлснээр тий нэг CV нэг мотивашныг бүх төрлийн газар руу явуулах. Ер нь тхиим бол тэгэл дандаа хасагдана гэсэн үг. Нэг нөгөө тэгэхээр яг орох гэж байгаа хөтөлбөр орох гэж байгаа газартайгаа бол уялдуулсан зүйлтэй байх хэвээр. Copy paste төрөний хэлсээр яг шууд copy paste хийж болохгүй. Заримдаа сүүлийн үед CV төдийгүй motivation letter орж ирэхээр ChatGPT-гээс copy paste хийсэн. Тэгээ тэр нөгөө place holder-тай дөрвөлж хаалт малт орж ирж байгаа. Тэгэхээр тэрийг бол шууд хаасан шүү дээ. Тэгээд дээрэс нэг хэр дурт биш алдаагүй байх хэрэгтэй. Ямар ч алдаагүй байх хэрэгтэй. Хэрвээ алдаатай л ах юм бол энэ бол мэрэгжлийн биш нарийн түвшний юу зүйл харж чаддгүй гэх тийм одоо нөгөө sloppy гэдэг хасгаа чинь. Тэгээд дээрэс нь түрүүнийхээс нөгөө материалууд чинь тийм нэг хитрхи энгийн тийм жоохон чанаргүй байвал тийм
аюу гой чанартай. Файлыг чи нэр чинь хүртэл юу гэж бичснээс ам хүмүүс заримдаа хардсан шүү дээ. Уян төрлийн хүн байна гэх тий. Тэгэхээр маш чанараа материалаа маш сайн бэлдэж өгөх хэрэгтэй. За манай Nomad Rise-ийн арга нь болохоор CV motivation дээр тий хамгийн гол нь нөгөө зорилгоо тодорхойлно. Магистр сурч тэрний дараах нь юу ингээд дахиад тэрийг давтаад бай. Зорилгоо тодорхойлно. Дээрэс нь хөтөлбөрөө тэгээ сонгоно. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөр сурчаад ийм чиглэлээр ажиллах гэж байгаа учраас гэдгээ мэдж байгаа учраас яг нөгөө өөрөө сонгохдоо ч гэсэн бас илүү бодит болчих واخгүй. Тэгээд эсвэл нөгөө баахан үнэтэй юмд өөрөө төлж сурчаад төгсөөд ажил гаргасан ч ажлын байр байхгүй ч юм уу тийм юмнаас бас болгоомжлно гэсэн үг. Тэгээд CV-гээ түүндээ тааруулж бичнэ нөгөө хөтөлбөр болгондоо. Тэгээд motivation CV-гээ баримтуудаа дурчаад motivation-доо болохоор нөгөө холбоод хамгийн одоо өрн төлөөтэй баримтуудаа холбоотой баримтуудаа түүгээд юу болгох чинь motivation болгох чинь. Тэгээд энийг feedback хит удаа хүмүүсээр review хийлгээд сайжруулчих хэрэгтэй. За вебинар 3-ын даалгавар сонголтоо хийх хэрэгтэй. Ер нь магистр, PhD гэдэг гэсэн олон төрөл байгаа. Гэхдээ ингээд PhD, MD дотроо ч бас өөр төрлүүд байж байгаа. Ажилч бас дотроо өөр төрлүүд, дадлагч бас дотроо өөр төрлүүд. Тэгэхээр яг энийг хийх гэж байгаа зорилго нь юу юм ингээд тэгээ сонголтоо сайн хийгээд тэгээд нэг CV нөгөө тухайн одоо яг өөрийнхөө хүссэн хамгийн маш хүсэж байгаа тэр хөтөлбөр юм байгуулахдаа зориулж бичээд тэгээд бас нэг мотивашн letter бичээд тэгээд энэ дээр бол нэг санаа зовох хэрэггүй. Миний зөвлөгөө бол ChatGPT ашиглахгүйгээр эхний ээлжин зүгээр л нууруулад эхлэх хэрэгтэй. Тэгээд яагаад одоо ингэж бичснээ бас яг найздаа дараад нэг хянуулаад зөвлөгөө авчих хэрэгтэй. Тэгээд тусдаа найзаараа бас хянуулаад фидбек авчих хэрэгтэй. Хэрвээ биднээс зөвлөгөө авах юм бол түрүүний бидний хэлсэн манай имэйл хаягдлыг бичиж болно. За тэгээд ер нь бол амжилт бол аз биш тийм. Амжилтанд хүрэх гэх юм бол тодорхой өөрийн гэсэн зорилготой байх хэрэгтэй. Тодорхой алхмууд ухаалаг стратегийн хувьд хийсэн алхмуудтай байх хэрэгтэй. Тэгэл үр дүнг нь хэрвээ зорилгоо тодорхойлол, зөв алхмууд хийгээд тууштай араас нь явах юм бол хүн юунд ч хүрч болно гэж бид нар боддог. За та бүхэндээ баярлалаа. Тэгээд вебинараа хаахаасаа асуулт хариулт руу орж бас хаахаасаа өмнө манай YouTube, Facebook, YouTube Nomad Rise Learning, Facebook Nomad Rise-ыг лайктаараарай. Хэрвээ ингээ CV болон motivation letter ер нь харуулъя гэж бодох юм бол nomadriseworld@gmail.com руу бас илгээж болно.